Би энэ асуудлаар ер нь байнга идэвхтэй оролцдог. Гантөмөр сайд, Хүрлбаатар сайдын үед. Түүнээс тэгэл нэг инквайр даргаыг нэг ноолоод байгаа юм бол байхгүй шүү. Чухал имзэг байх шиг байна лээ. Тэгээд хариулж байгаа хариултуудыг зарим нь сонсохоор энэ нэг хідэн тоол байгаа штэ. Нэг бодлогосоод тахын байхгүй штэ гэж. Гүнчтэй маш том бодлого штэ. Эдийн засгийн яам ч одоо бүр бид нэр анх яаж байгууллаа. Гэхдээ та хариулаагүй ч магадгүй. Би нэрийг хэлж болж байна. Гэхдээ одоо бас яах вэ гэж бодоод юу гэсэн үг юм бэ ч гэдэг. Энэ хідэн тоол байгаа штэ. Тоон дээр энэ ямар ч бодлого байхгүй. Юу бодлого яриад байгаа юм бэ ч гэж байгаа шиг. Энэ төсвийн хүрээ гэдэг чинь энэ хүрээндээ л бид нар төсөө батална гэсэн одоо Монгол улсын одоо маш том бодлого шүү дээ. Үеийн үед энийг дагаад төсөө ярьдаг 16 оноос хойш тэрнээс өмнө ч гэсэн. Тэгэхээр нэг гişүүд рүү нэг буруу өгөөд энэ хэдэн тоонд л яах ёстой гэдэг. Энэ хэдэн тоог чинь цаана бүх төсөвчин байгаа. Бүх Монгол улс чинь байгаа. Тэгээ тэрийг одоо анхаарч ажиллана үз. За яг би зөвхөн байнгын хорон дээр асуусан асуултнуудаасаа чуулган дээр асуусан асуултаа давхцуулахгүй нэг хоёр асуулт хэлэхэд бол та бол хариултандаа бол байнга хэлж байгаа. Төсөв данхар байна. Төр данхар байна. Зардал өндөр байна. Гэхдээ дунд хугацаанд тэр 40 их 80-а бууруулж болоогүй мүү гэж би асуусан шүү дээ. Дунд хугацаанд 40 их 80-а бууруулж болохгүйсэн юм уу? Эн чинь төсвийн хүрээний маш том бодлого шүү дээ. Тэрийг нэг жоохон анхааралтай хандуулаад зоригтойгон шиг өөрчлөлт хийгээд ирвэл тэгээд инквайр сайд мондог байна л гэж хэлнэ шүү дээ ямар та. Би ямар нэг сайд дарга болох дуртай биш. Энэ ачсан намын зарим гүшүүд чи яага сайд болдгүй ингэж хэлээ. Намайг зөндөө урддаг би ийм сонин үед сайд хийх сонирхол байхгүй. Хийгчгүй. Энэ төсвийн хүрээний энэ мэдгэдлийн үеэр ер нь бол хамгийн нэг сонин тоо байдаг нь энэ эргэлээний үнийн индекс. За төвшин гэж ярьдаг болсон. Энэ бол бид нар мэдсээр байгаа мөртлөө застдаггүй. Тэгээ инквайр сайд хариулахдаа статистикийн ерөнхий газрын өгдөг тоо штэ. Статистикийн ерөнхий газар дуудаж авчирээ тоогоо засах ёстой штэ. Сагсаа янзад тийм үү, аргачлалтаа өөрчилдөг юм уу? Үеийн үед 5-6% л одоо эргэлээний үнийн төвшин ярьдаг. Бодит байдал дээр бол дандаа хоёр оронтой тоотой. Энийг одоо засах ёстой. Би Хүрлбаатар сайдын үеэс л байнга хэлж байгаа, хоорондоо мэтгэлцэж байгаа, маргалдаж байгаа. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд иргэд үнэхээр зээлийн хүүнээс дээшээ гарах ямар ч боломжгүй байна шүү дээ. Тэгэхээр би бол одоо байнгын хорон дээр бодлогын хүүг ярьсан. Үнэхээр одоо энэ өндөр зээлийн хүүгийг чинь даваад одоо үнэхээр энэ яг зээлийн үүд л одоо үнэхээр одоо ажил хийж байгаа хүмүүс хийгээл эдэг зээлийн хүүгээ дийлэхгүй болохоор тэр хүн одоо ямар ч тийм итгэх байхгүй шүүмжилтэй байгаа шүү дээ аливаа асуудалтай. Тэгэхээр энэ нэг хадны мангаагаар айлгаад байгаа бодлогын хүүгийн асуудлыг янз одоо шийдвэл биднэрт бас гаргалгаанууд гарч ирэх магадaltaй. Хувийн хвшил хийх юмаа хийгээд амьдруулах аваад явах хүмүүсээ аваа явуучих боломжтой байхгүй. Төр бүгдийг хийх биш. Энийг бас хэл. За, инквайр сайд хариул. Төсвийн хүрээ хуулийн заасан 9 гол тоогоо үзүүлэлт байгаа. Энэ үл ерөөсөө Монгол улсын ирээдүйн төсөв яаж гаргах нь, ирээдүйн эдийн засгийн төсөв төлөөлөл, инфляц яаж тооцох нь гэдэг чинь бүгд энэ дээр л байгаа. Энэ бүгдээрээ хаана анхаарад энийг их зөв үнд суурь сайтаа гаргачихвал тэгээд бодлого доктортой болвол төсөв зөв болвол явна. За энэ бол санал бодол тав төр нэг байгаа. За инфляцтай холбоотой бол яхахгүй статистикийн байгууллага, улсын их хурлын дэргэдэх байгууллага хараат бусаар олон улсын аргачлалаар энэ инфляцийг тооцоод өгдөг юм хуультай дүрмтэй. Энд хөндлөнгөөс нөлөөлөх болцоо байхгүй. Хараат бус. Зөвхөн их хурл энэ асуудалд орно. Тэгэхээр засаг бол тэр гарсан тооцоолол дээр бид дүнгээ авч явна. За мэдээж өөрөөсөө тооцоолно. Тоон дээр жоохон маргана. Үндслээ хоёр талаасаа нийлүүлнэ. За ингээд 27 онд бол инфляцийг бол нэг 7% аваад явахад ийм зорилт тавьж ажиллаж байгаа. За нөгөө талаар
эдийн засгт байгаа одоо яг үүсэж байгаа хүндрлийн асуудлыг яриад байна. Ер нь энэ бол үнэ. Одоо бидэнд юу хэрэгтэй бол шинэ эдийн засаг, шинэ зах зээл хэрэгтэй болоод. Дотоодын зах зээл, дотоод үйлдвэрлэл үндсэнд олон түвшинд ханаад байна. 3.5 саяны зах зээл багдаж эхэлж байна. Манай одоо аж ахуйн нэгжүүдэд. Ийм үднээс одоо Евразийн зах зээлийг тэлэх гэрээ дүрм хууль их хурлаар батлагдлаа. 7 сарын 22-наас одоо мөрдөж эхлэх нь байна. Манай одоо гол үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын 367 нэр төрлийн бараа татврын нэн таатай нөхцөлтэйгээр одоо 180 сая хүний зах зээлд гарах гэж байна. За энд одоо холбогдох гэрээ протоколууд, хорой цээр, стандарт гайл, мал эмнэлэг, урмал хорой цээрийн байгууллагууд ажиллаа хийгээ зохицуултууд эд ажиллаж байна. За энэ бол манай эдийн засгийг тэлэх аж ахуйн нэгжүүдэд нэг шин төвшин гаргахад их томоохон дэмжлэг байна. За мөн одоо Узбектэй нэг талд ингээрээ Солонгостой бас хөдөлтааны чөлөөт юм хэлцээрүүдийг хийх ажлууд, бэлтгэл ажлууд явагдаж байна. Аль болох л одоо бидэнд зах зээлээ тэлэх гол зүйл байна. Экспортынхаа төрлийг нэмэгдүүлэх. Ийм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр эдийн засгаа тэлж ээж л одоо тулгамдсан олон асуудлын ард гарна шүү дээ гэж. За Отхон Шаран Батнайрамд л гүшүүн. Тодруулъя. За Ганбаатар гүшүүн. Жамбалын Ганбаатар гүшүүн. Тэгэхээр олон зүйл дээр санал нэг байгалд. Тэгээд одоо эдийн засгийн хөгжлийн яамыг анх байгуулж исэн тэр хүлээлт байхгүй байна л та. Тэгэхээр засагт ороод ажиллахлаар одоо зоригтойхон шиг ялангуяа эдийн засгийн хөгжлийн сайдд бол зөндөө эрх мэдэл байгаа шүү дээ. Хуулийн дагуу. Уул нь бол сангийн амнаасаа илүү их эрх мэдэлтэй. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамыг саяхан байгуулсан шүү дээ одоо. Тэгээд бидний цаг хугацаагаар саяхан байгуулсан. Гэхдээ бол хүлээлт маш өндөр. За би Гантөмөр сайдыг ч гэсэн шүүмжилдэг байсан. Та одоо эдийн засгийн газарт ороод дуусч байна гэдэг. Танд ч гэсэн би бол эдийн засгийн хөгжлийн яам. Би өөрөө энэ хуулинд нэг идэвхтэй оролцсон. Тийм учраас хүлээлт маш өндөр байгаа юм. Тэгээ хүлээлтэнд хүрэх асуудал байна шүү. Та бүхэн дунд зөндөө мэтгэлцээ явж байгаа шааштай ч явна. Амжилт хүсье. За санал хэллээ. Ер нь бол эдийн засгийн хөгжлийн яамыг бид нар үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад ийм нэг төлөлтийн том институт байх, бодлого барьдаг том институт байх ёстой гэж байгуулсан шүү дээ. Бас яг үүндээ бол хүлээлт бас байгаа шүү. Тэр хүлээлтэнд хүрэхгүй байна. За Отхон Шарын Батнайрамд л гүшүүн.